Ер нь яхаараа нэг хүн Чингис хааны тухайг ингэж зовж явах хэрэгтэй тийм. Төрийн бодлого гэдэг нь хайц юм. Үс ахаар Монголын улс төрд орж ирлээ. Та нэрээ үс санаад байгаа шүү. Надаа үс санаж байх хэрэгтэй. Би бол түрүү хэлсэн шүү дээ. Шудраг ёсон төлөө юм. Арчлалын төлөө юм. Энэ Улаанбаатарч бидний гэр орно гэсэн. Тэр намайг ер нь бүрэлдэхүүнийхээ энэ зам дуртай юм аа тийм. Ардын намд бол бас илсэх гэж очсон чинь намайг болохоор намын сэв суулгана гэдэг аваа. Нэг сайхан гэдэг хүнийг бол танаа намайг яг хүчтэй жийж гаргаж өндөр хайсан юм шүү дээ. Орой минь үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор Улсын хурлын гишүүн Ариун Өргөд ирээд байна. Танд орой минь төргий. Баярлалаа. За цензургүй ярихаар манай студид хүрэлцэн ирсэн танд бас дахин талархснаа илэрхийлье. Ингээ хоёул ярилцлага эхлэх үү. За өнгөрсөн Улсын хурлын сонгуул нэлээд дуйлантай болж өнгөрлөө. Ардын нам 12 жилийн түүхэнд байгаагүй амсаагүй ялагдлыг амссан. Хотын дүүрэгт та ганцаараа ялсан энэ намаас. Гэвч таны энэ ялалт ардын намд ялалт биш. Харин арчилсан намд нэг судал нэгээр нэмсэн байхгүй. Тэг би яагаад таныг арчилсан намд илссэн бэ гэдгийг одоо ч гэсэн бодоод болтгоо та олон янзын тайлбар хэлдэг л дээ. Гэхдээ яг одоо эх орон арт түмэн одоо миний сонгогчд гэхгүйгээр та тайлбар хэлдэж байна. За тэгэхээр энэ дүүлэн арай намдсан л та. Гэхдээ дахин одоо асууж байгаад бас хариулъя. Тэгэхээр бас юмд төвчээр гэж байдаг. Тэгэхээр энэ улсын их хурлын сонгуул тэгээ Баянзүрх дүүргийн сонгуул өөрөө маш их хүнд урд өмнө одоо Монголын улс төрийн түүхэнд байгаагүй тийм их сонгуул болсон. Нэг намын 2 хүн өрсөлдсөн. Тэгээ энэ дээр одоо хинбэ энэ одоо гэдгээ бид нар сая бие биенээ шалгуураар харлаа. Тэгэхээр би намаа орхих биш, намайг орхисон байсан. Тэгээ энийг бол би энэ сонгуулийн явцад маш их мэдэрсэн. Тийм учраас би миний төвчээрийг маш их барсан. Тэгэхээр би сонгуул хийх дундаа одоо маш их одоо бухимдаж за би ямар ч л гэсэн төвчээртэй сонгуулаа өнгөрөө. Тэгээд одоо би сонгогдоод ялж гарч ирэх юм бол би ямар ч гэсэн энэ намд байхгүй гэдэг ийм гомдол төвчээр миний дотор хуримтлагдсан байсан. Зүгээр ганц 2 3 жишээ аваад үзэхдээ аль зуунаас бол намайг Монгол Ардын намын гишүүн биш болгоцсон, Монгол Ардын хувьсгал намын гишүүн болгоод ингээд бүх телевиз хэвлэлүүдээ сурталчилж яхад би намынхаа дарагт намайг яагаад хувьсгалт намаа гэж ингээд байх та нар дугаа яагаад байна. Энэ хэвлэл мэдээллийн албыг ажилуулж хэвлэл телевизээр хариу одоо хэлж өгөөч гэсэн энэний дараа бол ямар ч аргамж аваагүй. Тэр үед намын дарга чинь Батул гэсэн үү? Үгүй инх төвшин даргаас. Лөөринг төвшин даргалаа уцтаад та одоо энэ хэвлэл мэдээллийн албаар албан ёсны хариугаа өгөөч гэсэн. Тэгээд өгөөгүй. Намын баг хурал дээр би юм хүнд байдалд байна гэсэн хариу өгөөгүй. За тэгээд намын дарга нарын дэргэд одоо миний микрофоныг хаасан үг хэлүүлээгүй. Намын дарга нарын дэргэд Монгол Ардын намын аган шатны одоо дүүрэгт одоо ариун гишүүнг биш одоо дүүргийн намын орон дарга дэмжинэ гэсэн ийм шийдвэр гаргахад намын 2 дарга одоо намын нарийн бичгийн дарга намын дарга 2 хоёлоо мэдсээр үжиж хоёлоо үг хэлэхдээ энийг одоо хэний ч хүндж яриаггүй. Тэгээ энэ бүхэн бол намайг их одоо төвчээрийг барсан. Тэгээ би ялаал гараад ирдэг бол би эдэр намайг орхих биш би эднэрийг орхино гэсэн ийм хатуу бодолтойгоор би энэ сонгуульд оролцсон. Тэгээ би ялсан. Тэгээ би шууд тэр бодлоо хэрэгжүүлэхийн тулд би мэдээж их орноос урвч байгаа биш намайг орхиж байгаа учраас хүнд үед одоо ямар ч хүмүүсүүд нь яаж ийн гэж хинэж уцтаагүй тий. Улсын хурлын гишүүдээс хэн одоо 3 удаа сонгогдсон эмэгтэй гишүүнээ яаж яана гэд эмэгтэй гишүүд нь ярьдаггүй, эмэгтэй дарга нар нь ярьдаггүй ингээд таг намайг хайсан. Тийм учраас би энэ сонголтын дараа энэ шийдвэрийг хатуу гаргасан юм а. Тийм учраас би хаях биш тий намайг хаях биш би хайна гэдгээ би бүр хатуу тийм байдалд сонгуульд ороод тэгээ би сонгуульд ялмагч шууд ингээд энэ намаа орхисон. Энэ бол ямар учраас таныг тэгэж гадуурх та чи их хурлд өмнө нь 3 сонгогдсон төрийн түвшин байсан шин. Тэгэхээр яг ер нь мэдээж би ямар нэгэн бүлэглэлийн гишүүд биш. Ямар нэгэн даргыг одоо дагагч явуугч биш. Би дандаа үг хэлдэг, дандаа юм ярьдаг. Тэгээ бодлого барихтаа бол би тийм одоо сайн байгаагүй. Тийм учраас ер нь ингээд манай зүгээр ингээд ажиад ахад ингээд тийм бүлэглэл нь
Тэгээ дарга нартай их дотно байвал тэр хүнийх яваад байдаг, бүлэглэл нь яваад байдаг. Тийм учраас би тэрийг юусоо хүсээгүй. Тийм учраас би дандаа үгүй хэлж явсан. Тэгээ намайг одоо ямар ч тийм нэг дэмжлэг байхгүйгээр би сонгуульд оролцсон. Тэгэхээр ер нь зүгээр өөрөөр явсан би сайн устдад юу хоцсон билээ. Ямар нэгэн хүний бүлэглэлд ороогүй. Намайг зүгээр автоматар бүлэглэлд оруулцдаг. Би ямар нэгэн хүний бүлэглэлд ороогүйрээ би өнөөдөр маш их хожижээ гэж ингэж боддог. Энэ утгаараа хэрэв би бүлэглэлд орсон, сая бүлэглэлд орсон их хурлын гишүүдийг бүр гадаадаас хүн авчиж ирээд хүртэл сонгуулийн удирдуулаад компани захирлуудыг хүртэл мөнгө төгрөг гаргуулаад намаас маш их мөнгө өгвөл маш их дэмжиж байгаа. Тэгтэл надад бол тэм үйлдэл явуулаагүй. Тэгэхээр өөрсдөө хүмүүсүүдийг гарахын тулд нөгөө бүлэглэлийн улсууд нь маш их ажилтдаг юм билээ. Тэгээ намайг миний төлөө ажиллах хүн байхгүй байсан. Тийм учраас ингээд би бүлэглэлд ороогүй учраас би ямар нэгэн хүний гар хөл болохыг хүсээгүй учраас би ийм байдалд орсон гэж би боддог. Та одоо улсын хурал 4-р сонгогдож байгаа гишүүн. Тэгэхэд ямар нэгэн бүлэг практикийг дагахгүйгээр амжилтанд хүрдэг юм а гэдгийг одоо хүртэл мэддэг юм. Үгүй би ягтай хүн болгон мэдээж бүлэг практикт ордог л бах те. Би өөрөө энийг өөрөө хүсдэггүй л дээ. Би ямар нэгэн тийм практик бүлэглэлийн одоо бүлэглэлд багтаад тэгээд тэр хүмүүсүүдийг нэг баг болоод ингэж байхыг бас хүсдэггүй. Ягаад гэвэл Монгол улсын эрх ашигын төлөө хөдөлмөрлөлийн нэг нам, нэг бодлого гэдэг гэдгийн төлөө явахаас биш ингээд хит их хуваагдаад ирэхлээр за тэгээ ингээд сайн хүмүүсүүд хуваагдаж ивэл одоо өөрлөлтөө тэгэхээр мөнгөний сонирхолтой шал өөр юм хүмүүсүүд ингээд лидерүүд нь сайн биш улсууд хуваагдахлаар ямар их хортой байдгийг би өөрөө биеэрээ мэдэрч байгаа. Өнөөдөр би олон юм ярихгүй. Гэтэл өнөөдөр муу улсууд толгой дээр гарч ирээд фракц болох юм бол ямар юм нэлтэй байдгийг би өөрөө мэдэрсэн учраас би аль нэг фракцт нь орыг гэсэн ч тэр фракцын тэр манай тэр одоо тэр удирдагч юм уу тэр хүмүүсүүдээ би алийг хүлээн зөвшөөрч чадахгүй хүмүүсүүд байсан. Энэ учраас би фракцд орохыг хүсэв. Таныг ерөөсө хинтэд нэр дэвшүүлэхий чинь болиулсан тэр үеэс л таныг жийсэн юм шүү. 3 удаа сонгогдсон тойрогос чинь өөр тойрогтой хуваарлна гэдэг чинь ойлгомжтой байгаагүй юм. Үгүй би хинтэд бол өөрөө дэвшээ гэж өөрөө би хинтээс одоо болоод Баянзүрх дүүргийн нэг Баянзүрх дүүргээд би өөрөө дэвшээ гэж өөрөө саналаа гаргасан. Ягаад гэвэл Хинтээ аймаг бол манай аавын нутаг. Би 3 удаа сонгогдсон. Тэгээ Хинтэд маш их олон улс төрчид дандаа ингээл миний дараа ингээд тормоогол хоцорч идэг. Намын багварал дээрч би дандаа л гарч идэг. Тэм учраас дараагийнхаа улсуудад Хинтээ дэвших гэсэн маш олон улсууд байдаг учраас тэр хүмүүсүүд маань дэвших гэж нэгдүгээрт би сэтгэл гаргасан. Хоёрдугаарт миний өөрийн төрж өссөн нутаг бол Баянзүрх дүүрэг. Тэгээд Нийслэл Улаанбаатар хотын хөгжил том дүүрэгт орж ирж нэлээд одоо ажил хийх ёстой хүн амын төвлөрсөн энэ газар шийдвэрлэх асуудал ихтэй учраас би одоо олон жил туршлагатай болсон учраас улсын энэ том дүүрэгт Нийслэл Улаанбаатар хотод орж ирж сонгогдъё гэсэн. Энэ одоо сэтгэлээрээ би өөрөө орж ирье гэж ингэж зүтгэсэн. Танд бас мааханд илсэх боломж байсан чинь Монгол Ардын хувьсгалт намд. Би бол таныг Монгол Ардын хувьсгалт намд илснэ гэж яг үнэндээ бодож байсан. Би бол Монгол Ардын хувьсгалт намыг Монгол Ардын нам болохд бол би үнэхээр одоо сэтгэлдээ одоо үнэн дург байсан. Одоо тэг би намын хурал суугаагүй шүү дээ. Өдөр ашгүй би ханаа төрж эмнэлэг тавьчихсан. Тийм учраас би Монгол Ардын нам болоход би үнэн дургуутсан. Намын бүлгийн хурал дээр ч хэлсэн. Тэг миний үгийг ерөөсөө сонсох тийм дарга манай намын дарга тухайн үеийн дарга бол одоо ийм юм ярих юм бол ерөөсөө нүдэн толгойн ийм л байсан шүү дээ. Дээгүр тэгэл бүр үнэн уурал тэгэл үг авахгүй тэг үг авахлаар хэлэхлээр нөгөө дандаа эсрэг болоод адууд үзэгдээд бас нэг суудл авчих гэдэг шүү дээ дарга нартай өвтэй байж ч тэгэхгүй бол одоо үзэлцүүл надад дараа нэг суудл өгөхгүй тэгэл би ер нь амаа таглал Монгол Ардын нам босноос хойш би ер нь дуурхаа болцсон дөө. Намаа нэрээс өснөөс. Нэрээс өснөөс хойш би ер нь дуурхаа болцсон. Тийм тав дуурахгүй байсан. Би тэр ариун яагаад дуурахгүй байна гэж бичсэн. Тэр чин би бол тий үнэхээр 2-3 хүн энэ намынхаа нэрийг сольждогт нь би өмнө нь бол бас 90-ад оны үеэр инхүүр даргад чинь Монгол Ардын хувьсгалт намын нэрийг бас солих гэж байсан. Тэрний төлөө би их хурл дээр бас одоо бас авалцж байсан нэг одоо их хурлын гишүүн тухайн үед би чинь намын багварлын гишүүн их хурлд ороогүй байхдаа тэрийг нэрийг би инхүүр даргатаа үзчихсэн. Энэ нэрийг солихгүй шүү гэл үзсэн тэр үедээ өстой харин солиогүй. Өнгөрсөн сая бол зүгээр хүчээр солилцсон байхгүй. Тэгэл миний өстөө дууд уурхаа байсан хүн чинь ингээд толгой нэрээрээ оролдоно гэдэг үл энэ үнэхээр тэнэг усуудыг хийж байгаа ажил. Тийм учраас би түүнээс ш дуурхааж байсан. Тэгээ одоо ингээд чимээгүй орчин. Тэгээд за нэр солиод ингээд буруудлаа тэр
нэр солонгоо чи хуучин нэрийг чи одоо энх хоёр даргын намынхан одоо ингэ сэргээж аваа явцсан шүү дээ. Гэтэл би таныг харин тэр энх хоёр даргын сэргээж авсан намд л очно гэж бодож ирсэн байхгүй. Би явах байсан бол явах байсан л да тухайн үед те одоо бас 913 гэл байж исэн одоо улаан сайд гишүүн тэрвштав гишүүн өдр бол явна гэсэн. Тэгээд өндөө хэлэхэд би бас надад явъя гэсэн тухайн үед бодол байгаагүй. Явна хэлэхэд одоо манай нам миний нүдэн дээр 2 хуваагдчихлаа шүү дээ. Би энийг хүсээгүй байсан. Тэг ингээд одоо явчихад би одоо аль нэгэнд нь гэж одоо хуваагдахыг би хүсээгүй. Маш их хэмжиглэж байсан. Тэгээ бидний нэмжиглж, гомдож ингэж одоо бүр үнэн зовж яхийг бол манай дарга нар бол үл тоож байсан. Тэгээ тэр зөвхөн л тэрийг баяр баясгалан одоо тий одоо нэг ясны одоо нэг хуучин социализм үеиг шиг алах ташлалтаар өгчээсэн. Тэгээ тэрний зовлонг нөгөө одоо ингээд юм одоо тэрний төлөө намхын нэрвэлээ зовж исэн усуудыг юусоо ойлгоогүй. Тийм учраас би энэ намынхаа хуваагдлын аль нэг рүү н орё гэж юу н бодоогүй. Тэгсээг л нэг тийм гомдлын байдалтай, дугаа байдалтай тэгэл болцсон. Ер нь аль нэг 2 хуваагц намынхаа аль нэгд байхыг ер нь хүсэхгүй тийм бодол надад эртнээс бас орж ирсэн. Тэгээд нам чинь өөрөө чи эсрэг ажиллаад эхлэхээр дахиад Монгол Ардын хувьсгал нам руу явчихсан гэсэн бодлогт төрөөгүй юу? За яхаа бас тэрвштав гişүн сайд дээр бол Монгол Ардын хувьсгал намд орж ирээч л гэсэн. Тухайн үед эмэгтэй хүн тэр улс төрд Монгол Ардын хувьсгал бос улс төрийн хүчнүүдийн дэмжлэг тусалцаа авахгүйгээр би ялна гэж байхгүй байсан л та. Жишээл Монгол Ардын намын бүх үүрүүдийн дарга нар бүх үүр нь тэр чигээр одоо намын дарагтаа гинсэгтэг нийлүүлээд дэмжинэ гэдэг ингээ явцсан. Тэгээд би намайг хэн дэмжихийн асуудал болчихж байгаа хгүй. Тэгэхээр одоо тэнд байгаа Банжүрхт байгаа Монгол Ардын хувьсгал намын гишүүд, Арсан намынхан, цаашлан Ирмийн зоргийн намын бүх намуудад хандсан намайг дэмжиж гэсэн. Бүгдээрээ дэмжээл гэсэн. Ингээд би дэмжүүлэх гэж би тэрвштав гүшөнтэй уулзж исэн. Мэдээж надад энэ тэгээд нам дийлснэ гэсэн тохироо хийсэн үү? Намаг Монгол Ардын хувьсгал намд орж одоо ирнэ үздэй гэсэн. Би тухайн үед би ямар ч гэсэн гарч ирье л гэсэн. Гарч ирснийхээ дараа би гарч ирж иж би асуудлаа шийднэ л гэж ярьж. Тэгээд гарч ирэнгүүт арчилсан намд орчихсон. Гарч ирэхдээ юу гарч ирснийхээ дараа би аль нэг нам руу одоо орох ёстой байсан. Тэгээд гарч ирэнгүүтээ гэхдээ би яг нэг тохироо хийсэн бол байхгүй шүү дээ. Ер нь бүх намууд л тэр үтгэл манай бие даагч нар хүртэл намайг бие даагч болоод ирээ тий бие даагч болчих гээд бүх энэ их хурл дотор байгаа бүх хүчнүүд л намайг та тэр зээл хэрэгэлсэн юм биш? Үгүй тэр зээл хэрэглээгүй. Бие даагч нар хүртэл намайг тэртээ дөрөв намчаа хайцсан юм чинь манай төрөө дээр Монгол Ардын хувьсгал нам бас намчаа хайцсан юм чинь манай төрөө дээр гэсэн. Би өөрөө энэ сонголтыг хийхдээ бол бас нөгөө ер нь аль нэг хүчин нэр дэмжүүлэхэд бол би Арцсан намаар дэмжүүлье гэж бас хүсээд би өөрийнхөө одоо улс төрд нэг ангидтай 8 жил суусан одоо их хурлын дарга энэ хул даргаас бас би байдлын хүнд байна дарга намайг одоо дэмжиж бас туслаач ээ. Дахин санал хураалт үеэр нам маань ингээд намайг нэг талдаа ингээд гаргачлаа. Би одоо ингээд намгүй болгоно Арцсан намын гишүүд болоод хувьсгал намын гишүүд намайг дэмжихгүйгээр би гарч болохгүй нэ гэдэг ийм асуудал тавьсан. Тэгээд энэ хул дарга би өөрөө чи ойлгож байна. Сайн ажиллаад ингээд байж вэ. Бид нэр өөрөө чи амд эмхтэй ус төрчих нөө дэмжинэ гэсэн. Тэгэл намайг ингээд дэмжиж бас дэмжсэн. Ийм учраас би илүү Арцсан намын одоо дэмжлэгийг авч гарч ирсэн. Гэхдээ миний санаа бодол бол өөрөө би ер нь намаас гарна гэдэг хатуу бодолтой байсан. Тэгээд тухайн үед бол маш одоо сайхан сэтгэлээр хүлээж авсан. Энэ Арцсан намын нөхдүүд ганц инх бол доргош. Манай одоо Батбаяр гişүү тий Батбаяр гişүүн бас бидний эвлэлд баяр зөгт гişүү тий бас залуучуудын байгууллагад маш олон жилийн өмнө харилцаатай маш дотны харилцаатай нөхдүүд учраас эдгээр маань ч гэсэн намайг бас зовж шаналж байгааг мэдээд алин болго ингэж явах хөтэй арим гэл тэр хүнд үед болон тий сайхан бэлэг гişүүн тий Бацаандан гişүүн гэд бүх гişүүтэй Бормаа гişүүн эмэгтэй гişүүд бүгдээрээ л намайг дэмжсэн тэр үед тэгээд сэтгэлийн дэм өгч ийсэн. Энэ хамт олон намайг илүү хүнд үед хүрээлж бас тэр чинь бас хүнд үе байлаа шүү дээ ганцаардсан их том тойрогд ирсэн. Тэгээд ийм үед бол энэ нөхдүүд бүгд хүрээлээд бүгд зоригтой байгаараа сайн гараад ирээ даанч бид нар нөх сурталчлаа хийгээд явж болохгүй бүгэн таныг өстө сурталчлаад гарчмаар байна гэж Бормаа гişүүд тэгж л ярьдаг байсан. Тэгээд ийм үед бол энэ хүмүүсүүд маань маш сайхан дэмжлэг өгч исэн. Тэгэхээр
магадгүй миний байх газар энэ юм байна да гэж би бодсон. Тэгэл би хүн гэдэг чинь өөрөө сэтгэлээ амт. Өмнө нь та арчилсан номынхантайс үз зардаг байсан шүү дээ. Өмнөх одоо их хурлын он жилүүдэд би одоо аюух сайн сандаг байхгүй. Тэгээд тэрийг арчилсан номынхаа юм бодоогүй нүү? Гэхдээ энэ улс төр гэдэг чинь өөрөө их сонин шүү дээ, тий. Өнөөдөр муудчлаа, тий. Одоо нам дотроо айл муудалцаа би бүр магадгүй би маш нам дотроо ч хүртэл муудалцсан улс төр доторлоо гахаа нохоо одоо зодоо модоо болтлоо одоо өчнөөл доромжилж би миний хийлээ. Тэгэхээр тэрэнд юм боддгоо дайлангай би маш их би өөрийнхөө намынханд ч уурладаг, арсан намынханд уурладаг. Гэсэн эдий ч гэсэн намайг илүү ойлгоход арсан намынхан байсан. Манай ган төмөр гişүйдэр бол маш их тайвшруулдаг шүү дээ. За одоо тайван бай гэл манай одхоо гişүйд. Ерөнхийдөө бол бид нэр уурал бухимдах тэгээд аливаа асуудал улс орны эрх ашигын төлөө муудалцах, хэрэлдэх, доромжлох, бие биенээ одоо гүтгэж хүртэл ууралдаа доромжлох тийм юм хүртэл одоо бид нэр ер нь одоо хүний авийг гаргадаг. Тэр бүхэнд бид нар бүгдээрээ төвчээртэй байжж тэгэл гараал бол бид нар мартчихдаг. Тэгэл нүгнийг ангийнхан гэл тэгэл ерөөсө муудалцал бол 5 минутын дараа гараал бие биенээс уучлах гуйхгүй ч гэсэн инээцгээгээл тэгэл ер нь улс төр өөрөө ийм биш шүү дээ. Тийм учраас би хэрэлдэж муудалцах, шүүмжлэх тэр бол ер нь байх ёстой асуудал. Одоо ч гэсэн би энэ дундаа шүүмжлэл муудалцал яриад байх л ёстой шүү дээ. Энэ бол ер нь улс төрч энэ улс төрийн халуун тоогод байх асуудал. Тийм учраас энэ дээр ямар нэгэн тооцоо бодох гэх юм бол тий улс төр өөрөө явахгүй шүү дээ. 2008 оны 4 сарын 29-ний эдийн засгийн байнгын хорооны хурлын бичлэгийг бий олох гэсэн боловч олсонгүй л дээ. Тэн дээр болохоор одоо ашигт малтмлын тухай хуулийн төслийг өргөн бэрсэн Батүл гишүүн, Эрдэнэ өрөн гишүүн өдрийн дээр маргаан болсон. Та тэр үед Батүлийг чи хүн алчсан хүн шүү гэж хэлсэн. Тэрийн сонинуд өчгтэй зоригийн хэрэгт холбогдуулж ариун гишүүн ингэж хэллээ гэж бичсэн байхгүй. Тэр та яг тийм баримт байсан уу эсвэл зүгээр уурандаа тэтгэлцсэн үү? Тэр уурандаа л хийсэн асуудал байгаа тий. Тийм асуудал бол гаргасан байгаа. Гэхдээ тэр бол зүгээр уурандаа л түрүү үедээ сонин хэвлэлээр янз бүрийн юм бичдэг байсан шүү дээ. Тэгэл яг та ингээл одоо бол нэг тэгж айхтар шүмжлэхгүй л дээ. Тухайн үед бол ингээд шууд л эмоцоор юм гаргацдаг үе байлаа шүү нэг хэсэгтэй. Тийм байсан учраас тэгээд тэр үедээ бол одоо хурал дээр байдаг л хэрүүлээ гэж бодож байгаа. Түрүүн тэрвэр давг гишүүн танд намдаа хэлсэч гэсэн санал тавьсан гэсэн шүү дээ. Хэрвээ инх баяргаа өөрөө танд энэ саналыг тавьсан бол та хэлсэх байсан уу? Ер нь танд санал тавьсан уу? Инх баяр дарга бол санал тавиагүй. Гэхдээ инх баяр дарга надад энэ саналыг тавьсан ч би эсэхгүй би яагаад гэвэл инх баяр даргыг бол би дэмждэг байсан. Инх баяр дарга одоо манай намын дарга байсны үед бол би инх баяр дарга хүндлэх. Гэхдээ би бол ямар ч гэсэн би эсэхгүй. Яагаад? Гэхдээ яг ямар ч гэсэн одоо би хэлсэн шүү дээ түрүү. Манай нам 2 хуваагдцаа. Аль намд нь ч байхыг би хүсээгүй. Яагаад гэвэл хоёр нам ер нь 2 хуваагдах сэтгүүл зүйд аюу хүнд. Бараг хоёулангийн хаямар санагддаг тий. Тэгэл тийм үе надад бол миний үзэл бодлоор бол би бараг хоёулангийн хаяа гэсэн тийм бодолтой. Аль нь л адилхан юм чинь гэсэн бодол байсан гэсэн үг үү тань? Алинд нь байхыг хүсэхгүй байхгүй. Жишээлбэл Монгол Ардын намд байгаад Монгол Ардын хувьсгалт намынхантай үзэж чадахгүй шүү дээ. Монгол Ардын хувьсгалт намд байгаад Монгол Ардын намынхантай үзэж чадахгүй. Тэгэхээр нам маань 2 хуваагдсан гэдэг бол үнэхээр гамшиг байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрын нэгэнд нь байхыг л би хүсээгүй. Ер нь хүсэхгүй байх тийм бодол надад байсан. Гэхдээ би төвчээртэй явсан л та. Та Монгол Ардын намд хэдэн онд хэлсэн лээ? 1992-3 онд. Би сүүлд хэлсэн шүү дээ. 93 онд хэлсэн байна. 92 ч онд. Таны өдрийн сонд өгсөн ярилцлагыг би санаж байна л да. Би намаа ядарч явахт нь задарч явахт нь гарлаа гэд. Тэр ярилцлага бол нэлээд ширүүн ярилцлага байсан. Тэр дотор нэг үг би танаас асууя гэж хэлсэн. Монгол Ардын намыг ядраад ялагдцсан явж байхад нь би төрөвчөө барил ирж исэн шүү дээ энэ намд гэд. Та тэгэхээр төрөвчөө бариад гэдэг дээр би их ач холбогдол өгөөд байна л да. Та тэгэхээр ханд өгчээсэн бас спонсорлж исэн гэсэн үг. Тий би Монгол Ардын намыг тэр түрүүд Монгол Ардын хувьсгалт нам байх үед нь бол залуучуудгүй маш тийм хүнд задарсан гişүүд нь орхио явцсан юм хүнд үед залуучууд нь болж ажиллаж намыг хөрөнгө мөнгөөр дэмжиж намын дэрэг залуучуудын аялал жуулчлалын одоо байгууллага байгуулах тэгээд маш их олон реклам хийж за тэгээд маш олон залуучуудыг элсүүлж
тэгээд зохиож байгаа бүх ажлуудад нь одоо гадаад дотоодоос их айлчлал мөн одоо гадаадд явах айлчлал дотоод зохиогч байгаа эмэгтэйчүүдийн намын анхны эмэгтэйчүүдийн байгууллагыг одоо санаачилж байгуулаад тэрний анхных нь одоо хуурал анхных нь концерт гэдэг миний хөрөнгө мөнгөөр хийж исэн шүү дээ. Тэгэхээр би намын залуучууд эмэгтэйчүүд бүх зүйлд нь хөрөнгө мөнгөөр тэгээд над тэрэнд нөгөө тооцоо одоо улсууд их сонирн байл шүү дээ. Намд 200 сая төгрөг өгсөн. 1 тэрбум төгрөг өгсөн. Тийм учраас энэ хүнд суудлах хөстэй гэж ярьж байгаа. А бид нар бол мөнгөө тооцдоггүй байсан. Одоо тэгээд ерөөсөө тооцдоггүй одоо тэгэл нэг хүн ирээдүйн хүлээ авалтын даачна. Нэг хүн одоо гадагч явна зардлын даачна. Маш олон арга хэмжээ хийн тэрийн зардлын дан гадаад энэ тэнд одоо хүмүүсүүдэд мөнгө төгрөг хандуулна. Тэрийг ингээд бичдэггүй байсан. Би бол ер нь тийм юм бичин намдаагаа тэр тооцоо идэггүй. Гэтэл одооны энэ мөнгө өгдөг улсууд чинь би 200 сая өгсөн, би 500 сая өгсөн, би тэр бом өвчсөн учраас сайд аавна, би тийм албан тушаал авна. Тэгээд нөгөө намын албан тушаалыг намыг одоо нөгөө тийм гişгүүр те албан тушаал худалдаж авах юм руу орцсон байлээ л дээ. Би тэрийг харин саяхан мэдсэн. Бидний одоо тэр үед бол намаа л одоо хүчтэй тэ энэ улс орны авчдаг сайхан боловсруучтай болчихосоо үйлээ хүчтэй болоосоо үйлээ л гэж 2000 онд анх сонгогдчихсэн тийм 2000 онд тийм. Тэгэхэд Ариун гээл яг шинэ гишүүн нилээ эрттэй хурц гишүүн бас яг гарч ирж байсныг би яг санддаг л та. Тухайд бид нар чинь бас л сурвалжлах хийгээл гүйжил явсан шүү дээ жаагаар чинь. Тэгээ би таныг зүгээр боддtiin. За та бол их хурц хүн. А гэхдээ буцаад тэрнийга мартчихдгийг чинь бас мэднэ. Гэхдээ би таныг энэ хоёрын бүлгэлэлж боддог гэсэн байна. Тэгэхээр юм би харин та бол хэлж байгаагүй. Гэхдээ ажиглалтаар шүү дээ. Одоо би ч одоо 17 жил одоо ингээл ажиллаж штэ. Тэгэхээр чи ингээл хажуугаас ч хараад явхад бол та бол гарцаагүй энэ хоёрын бүлгэлийн хүн шиг л санагддаг гэсэн штэ. Би одоо Монгол Ардын хувьсгалт намыг эвнэгдэлтэй байхын төлөө л одоо зүтгэжсэн. Аль болохгүй гэдэг нь л нүддэг байлаа шүү дээ тий. Тэгэл багууны ерөнхийлөгчийг намын дарга багт нь одоо манай намын дарга чинь намынхаа даргыг хүрээлээл бас багуун даргата одоо бас дэмжиж ажиллаж байсан. Дараа нь энэ хоёр дарга одоо гараад ирэхэд намынхаа даргыг одоо бас дэмжиж ажиллах ёстой учраас намынхаа даргыг дэмжиж ажиллаж байсан. Тэгээд тэдний хоорондын бас зөрчил гаргахлаар аль болохгүйг нь бас шууд бас хурал мурал дээр ингээд баярыг та дэмжижсэн үү? Дэмжижсэн. Ер нь баярыг огцруулсан шүү дээ. Биш ээ юу инх болдыг меган би инх болдыг огцруулахад 9.13 гарч ирсэн шүү. Ер нь энхүүл даргыг ч гэсэн бие бас дэмжиж ажиллаж л байсан. Ер нь одоо би ерөөсөө одоо бүлэглэл гэж ерөөсөө би одоо өөрөө үзэхгүй байгаа шүү дээ. Одоо л ерөөсөө шууд автоматар бүлэглэлд орчод байгаа болохоос ш би одоо намынхаа одоо даргыг дэмжиж намынхаа хамт олныг одоо эвнэгдэлтэй байхын төлөө л одоо явуулсаа. Гэтэл тэр эвнэгдэл гэж байдгүй юм байна гэдгийг би сүлд мэдсэн л дээ. Баталд даргыг дэмжижсэн. Үгүй одоо нэгэнт л намын дарга болоод ирсэн учраас л одоо намынхаа даргыг дэмжихгүй бол одоо тэр нам чи оршин тогтнохгүй шүү дээ тий. Тэгээ харамсалтай нь манай гарсан дарга нар бол одоо яг бидний шиг биднийг одоо дэмждэг шиг манай дарга нар бол үнэхээр одоо сайн ажиллаж чадаагүй маш их тийм байдалд хүнд байдалд биднийг бас их олон удаа оруулж ясаа. Тийм учраас сайн дарга л одоо заяагаагүй дээ л гэж би бодож авдаг. Одоо ер нь эргээд дарахад хамгийн сайн дарга нь тэр байсан даа гэж тань хэлж чадах уу? Чадахгүй. Бүгдээрээ л сэтгэл төрөхгүй. Ер нь тэгээ сэтгэл төрөхгүй нь мэдгэжсэн. Тэгэл маш их төвчж ажиллаж байсан. Үнэхээр энэ сайн лидер төрөхгүй байх гэж би сэтгэл дотор үнэхээр энийг нэг лидер болгочих гэсэн гэл те. Баярыг ч гэсэн олигтой лидер болгочих гэсэн гэл маш их ивэл түшээл ингээл ажиллаж ялла. Энэхүү даргыг ч гэсэн хатуу үед нь үзчихэл те. Бас улс орн аваад явахтан дэмжигээл бас ингээл сайхан ивэл түшээл ажиллах ерөөсөл нэг болж өгөөгүй дээ. Ер нь тэгээд сайн лидер манай намд үнэхээр энэ төрөг. Би одоо тэрийг одоо ч хэлнэ. Тухайн үед тэр доторооч бодож ирсэн. Лидер гэдэг чинь маш чухал юм а тий. Хамт олон сайн лидер байх юм бол сайн хамт олон гэхээсээ илүү сайн лидер төржиж хамт олныг улс орныг авч явах хэрэгтэй юм байна тий. А сайн хамт олон гэж бол тэр бол бас харьцангуй ойлголт. Тийм учраас сайн хамт олон сайн лидерийг бас төрүүлж чадахгүй. Тийм учраас бид эндээ маш их алдаж байгаа гэж би бодож байна. Харчсан намд лидер байна уу? За яг бид нар бол олон жил улс төр тогтсон. Одоо зүгээр лидер байгаа. Надад бас нуугаад юу ах вэ? Одоо манай зөв би боддог улсын хурлын дарга энэ хууль дарга бол маш их сайн лидер тий. Бид нар өнгөрсөн 8 жил суулаа. Манай их хурлын гишүүд өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. За цаашлах юм бол Монголын ард түмэн өнөөдөр хүлээн зөвшөөрч байна. За цаашлах бол улсын их хурл дотор
одоо бас ерөнхийлөгч элбэгд орж ч гэсэн бас зөв зүйлийг хийж байгаа гэж би бодож байгаа. За хин одоо намын дарга Алтан уяг бол бас одоо шинжлэлийн засгийн газар гээд бас их зөв хэлбэрээр ажиллаж байгаа. Тийм учраас энэ хүмүүсүүдийг зөв тал дээр нь л дэмжиж явъя гэсэн тийм. Монгол Ардын хувьсгал нам буюу ардын намд байх үед чинь одоо төрж гарч ирсэн тэр намын дарга нараас илүү юм байна уу Алтан уягт одоо? Би мэдээж улс орны удирдаад явж байгаа энэ шинэлэг зүйл хийх гэж оролдож байгаа зөв явж байгаа боловсон хүчнээ бас байрлуулах гэж явж байгаа эднэр бол бас зөв надад юм харагдаж байгаа. Яг иргэдийнхэн төлөө ажиллаж байгаа ажиллагаа нь нарийн юм руу орж ажиллаж байгаа эдгээр ажиллагаа нь бол надад бас таалагдаж бас зөв тийм юмнууд эхлэл байгаа. Энийг харин хамт олон зөв ивэд аваад явах ёстой л гэж би бодож байна. Бадамж унаг одоо ардын намд Монгол Ардын хувьсгалт намд авчирж явах үеийг та нэг санд ярьсан байсан шүү дээ. Энх хоёр дарга шууд оруулж ирээл дэмжүүлээл бас мөнх өргөлийг энэ бол одоо цолмонгийн хамаатан байгаа энэ дэмж гэж шууд дэцэдэр тавьсан гэд энэ бүхэн яг үнэн үү? Одоо мэдээж тухайд ч гэсэн бүх сони хөвлүүдээр тий одоо чи ч гэсэн мэдж байгаа шүү дээ тий та нар ч гэсэн бүгд ирэл биччихсэн тий одоо Бадамж унаг гэд тий юуны Арангаан чулууд энэ хоёр даргын нутгийн хүнийг авчиж ирээ шууд тавьж яана гэл биччихлээсэн тий. Тэгээд мөнх өргөдөг цолмонгийн хамаатан гэж шууд биччихлээсэн шүү дээ. Тэгээд тухайн үед бол бид нар бол яг Монгол Ардын хувьсгал намын тухайн үеийн одоо хэн хинбэгээ сайн мэддгийн хувьд бол аливаа гів гинтэл усууд тал талаас ороод ирсэн. Энэ хэний юм бэ гэхлээр л энэ хоёр дарга энэ тэрний хамаатан гэл ингээл тэгжл орж ирдэг шүү дээ. Ер нь тийм учраас би гів гинтэл орж ирсэн. Ер нь нэг хүнд үед байхгүй усууд гинтэл ороод ирж байгаа. Тэгээ дарга нарын ингээд хөтөлж оруулж ирээ шууд дарга тавьчихдаг. Тэгээ тийм манайх сүүлдээ тийм механизм орсон шүү дээ. Ерөөсө дотн өөргөө дагуулж ирсэн менежерийг шууд сайд болгочих жишээ нэ тий. Хамаатнаа авчиж ирээл тавьчихдаг жишээ нэ. Тэгээд ийм улс төр ер нь ийм болчиход байгаад нь би бас харамсдаг тий. Тийм учраас энийг би гайхаал хардаг тий. Та ер нь өөрийнхөө улс төрийн насыг хизээ дуусна гэж боддог вэ? Би мэдээж би өөрөө хөдөлмөрлж тий хүн өөрийгөө мэдэж ажиллах хэрэгтэй, мэдэж амьдрах, мэдэрч амьдрах хэрэгтэй тий. Би цагаа болоод ирэхлээр би өөрөө л яваад байгаа тий. Тийм учраас миний цаг нь болоогүй учраас л би ингэж байгаа. Тэрнээс цагаа болоод би зүгээр л яваад байгаа. 16 онд арчилсан нам хэрвээ таныг улсын хуралд нэр дэвшүүлэхгүй бол та яах вэ? Би одоо тэрийг хэлж мэдэхгүй шүү дээ тий. Би ямар нэгэн тохироо хийгээгүй. Тэгтээ би улс орны төлөө энэ намын багт хамтарч ажиллаж байгаагаа энэ намд хэлж ажиллахын хувьд бол бас энэ намын гишүүдийн эрхээ одоо нэг эрхээ яаж энэ намын гишүүд эрхтэй гэдэг тэрнийхээ дагуу бас эрх байх ёстой гэж бодож байгаа. Нөгөө талаар бас намайг би яг л тэр намын гишүүднүүд бас хамтарч ажиллах болно гэж бодож байгаа. Хүмүүс таныг 16 онд твшгүй яг энэ 4 жилд бол танад нэг суудал нэмчихье. 16 онд бол бэлчин сэдэр яваа шүү гэсэн тохироо хийсэн гэж хардаад байгаа л да. Чаас та. Тийм юм. Тэгээд бэлчин сайд майд гэдэг. Ер нь хүний өмнөөс ингээд ярьж идэх те. Би дэвшин би дахиад Баян зүргээс 3 удаа дэвшин гэж тань хэлчих те. За та авсан шүү 3 удаа Баян. Би хинтэд 3 удаа дэвшдэг шиг адилхан Баян зүрхт 3 удаа дэвшин. Марцнаас та хинтээ арчилсан намынхантай уулзсан уу? Уулзсан. Тэд нар яаж хүлээж ав? Та бол одоо тэдний 12 жилийнхэн дайсан байлээ шүү дээ. Яг тэгээд мэдээж улс төрт бол ялна гэдэг бол байх асуудал шүү дээ. Тэрийг дайсан гэж үзэж болохгүй. Хинтээ арсан намын дараа одоо Оюнбаатар гэж засаг дарга, Пүрвжив дарга гэдэртэй уулзсан Гармгаатар гişүү саяхан нутгийн зөвлөгөөд бид нэр нутгийн зөвлөгөөд уулзалтдаг тий. Тэгэхээр улс төрчтэй харилцаа их өөр шүү дээ. Та нар нэг өөр талаас хараад дайсан гэж хараад байдаг. Би бол ерөөсөө дайсан гэж харддаг. Яагаад гэвэл бид нар чинь бүгдээрээ л улс төр бол өөрийн гэсэн дүрмтэй тий өөрийн гэсэн одоо журамтай тэрийгээрээ явдаг, ялагддаг. Дараа нь ойлголцдог. Энэ бол том соёл энүүгээр явдаг учраас ерөөсөө тэг ялагдал бол дайсан, үдэлцэл бол дайсан гэж үзэж болохгүй. Би тэнийг харин хинтээ арчсан намдраа чад жоохон гал авалтсан бодос үгүй ээ тий. Үгүй бид нар чи зэрэгцээсээ бүхэн өргөн 6 цэгэл суулаа. Нутгийн зөвлөгөөл ингээд ерөөсөө надад нэг өөр намд орчлоо гэсэн тийм одоо сэтгүү бодол ерөөсөө байхгүй байгаа шүү дээ. Би бол амар эргэлт гарсан, амар юм болтгол байх гэж бодсон юм. За тэгвэл өөрөө тийм ээ. За хоёул улс төрөөс жоохон яриагаа холтгуул юм руу. Таныг бөө болсон
гэж нэг хэсэг шууглаа. За Дондог дулам хатны одоо онгодыг залж авчирсан. Тэгсэн чинь Дондог дулам хатны хатан хөөргөө нэхлээ. Тэр нь чулуун бат сайд байла, дэд сайд байла гэл ингээл баахан яриа гарсан. Энд та нэг хариулт өгөөч. Тэгэхээр яг хүн улс орныхоо түүх, соёлын дурсгал газруудыг хүндэлж, үнэлж юм хийх тусам тэр Тэнгэр бурхан тэр хүмүүс чинь баярлдаг юм байна гэдгийг би өөрөө биеэрээ мэдэрсэн л те. Тэгэхээр Хинтээ аймгийн Баян-Адарга сум бол манай 8 дугаар богдч авзан дан бутгтын одоо авсан тий хатан Дондог дулмын нутаг энэ маш өрөмөц нутаг Монголын ард түмэн сүүлийн 2 жил энэ нутаг руу маш их оршуулж байгаа. Би маш их баярлж байгаа. Тэндээс 2 хатан авсан байгаа. Тэгээд тэнд бол би Монголын их хаттай хүндэтгэлийн өргөө байгуулсан. Тэгээд их хаттай хүндэтгэлийн өргөө байгуулж явах явцдаа тэр хүндэтгэлийн өргөний ханан дээр одоо ийм зураг гарсан юм. Тэгээд энэ зураг бол ямар вэ гэхээр тэ ингээд шүн бид нар энэ нөгөө өргөөгөө нөгөөдөр нээн гээд гадна талынх нь фасадын би өөрөө хийх гээд өнгөний хийх гээд очтол шүн 1:30 үеэр дахиад очтол ийм хатны зураг те ингээд нүдтэй дойдогтой тэгээд тайлтай тэгээд хүүтэй тэгээд энэ одоо нэг жижиг бэлтрэг байгаа энэ чон тэгээд энэ их юу байгаа нээлт мэлд байгаа те тэгээд нэг талаас хатна бас энэ талаас харахаар залуу хатан энд өөдөөс харахаар нэг хатан хажуу талаас нэг хатан ийм зураг шүн 1:30-д маш тод гарцсан байсан. Хан дээр нь гараад ирсэн юм. Тий, тэр хаттай өргөний хан дээр. Тэгээд хаалганых нь энтэл. Хаалганых нь нөгөө талд азарган чон бас гараад ирсэн. Тэгээд би шүн дунд за би ирлээ гэж зогсчихэд манай эмч 3 машиндаа буусан чи хөөх тэр хатан байна гэсэн чи юу яриад байна гэд ингээ харсан чи бүр 2 нүд нь гэлзэж байгаа юм шиг тийм энэ зураг ингэж харагдчихсан. Бид нар бүгдээрээ алмаараа эн чи юу вэ гэл тэгээд нөгөөдрийн маргааш нээх гэдэг гадаа дотоодын зочигд ирэх гэдэг энийг улаан шар өнгөөр энийг улаан өнгөөр бодмаар байдаг энэ хатан гэд ингээд дойдогтой бүр хүүстэй юм жирэмсэн ийм том гэцтэй хатан ингээд том сүрлийгэд гараа суучдаг тэг ингээд 2 нүүртэй ингээд тэг энэ талтай хазран чон тэг эдрийг одоо дээрээс нь бодохгүй гэдэг асуудал гараад тэгээ одоо Монголын энэ хүндэтгэлийн өргөний нээлтэн дээр маш олон улсууд төлөөлөгчд ирсэн учраас маргааш өглөө нь болсон чи арай зураг нь нөгөө бүдгрээд шүн дунд бүр ингээд шиний 15-ны сард шиний 15-ны орой очоод 17-нд нээх гэсэн. Тэгэл ерөөсөө намар уу тий 6 сарын 15 15-ны шүн энэ зураг бүр ингээд хам дээр ирсэн юм шүү дээ. Тэгээд энэ юун дээр хажуу талд хаалганы талд азарган томчон тэр нь одоо миний өрөөнд байгаа энэ хатны өргөн дотор ч. Тэгээд энийг одоо яах вэ? Будах уу, дээрэс нь будахгүй гэдэг асуудал гараад ирэнгуут нь маргааш өглөө нь харъя гэсэн чинь бүдгэрсэн. Тэгтээ будахгүй бол нөгөө ард түмэн ойлгохгүй идэр чи юмаа хийсэнгүй гэх байх гэж бодод. За ерөөсө будъя гэл би өөрөө шийдэл за буд гэсэн. Тэгээ ингээл энэ нөгөө нүцгэн сайхан хатнаа шар өнгөөр 3 дахин будаал энд байсан азарган чоноо 3 дахин будаал ингээл авчин. Тэгтэл энэ эсгийнх нь толгой нь ерөөсөө дарагдчихгүй болохоор 3 дахин бодуулаад шүн хүм үерээ зурна гэсэн ойлголт байхгүй сте танараас нуугдаж ирээд байхгүй энэ ерөөс зураг юу биш те эн чинь тийм байх энэ ерөөс цаанаасаа ингээд тодроод гараад ирсэн тодроосоо гараад ирсэн байхгүй тэг би нөгөө энд чинь ерөөсөө очил нээлтийн ажиллагаа хийх гэл очиж байгаа юм чинь тэгээд гараад ирсэн учраас бид нар ерөөсөө тийм зураг биш тийм учраас бид нэр энийг одоо яах ёстой юм бэ гэж бодоод тэгээ бодсныхаа дараагаар сайхан нээлт болоод явцсныхаа дараагаар мэдээж эмэгтэй өмнөхөө хувьд тэгээд энэ хийж бүтээснийхээ хувьд энэ зургийг би одоо бодсон зөв үү буруу юу гэдэг асуудал бол надад яасан ийм сайхан түүхэн дурсгал юм гараад ирж хах дээрээс нь 3 дахин бодчихдаг би одоо юу хийчихвэ гэд бас бодоол бүр нь үргэлж ингээд сэтгэлд оюунд тэр азрын чоныг улам тодруулах хэрэгтэй байсан болов тэр жирэмсэн эмэгтэй яах гэж тэнд гарч ирсэн болов гэл энэ зургийг чинь яг ингээд бодоод байдаг. Тэг одоо энийг чинь тайлах гэж шашинлаа бүх усудаас асуусан хүн болгон сайнны бэлэгдлээлгээд байдаг. Тэг ерөнхийдөө бол энийг ер нь сүнс мөс дуудаж өгдөг бол одоо тэр хаттын сүнснээс буулгаад энэ хийм бэ яах гэж ингэж тодорч ирсэн бэ гэж асуух гал хийм байсан бол яагаад гарсан бол яагаад ийм одоо том гэцтэй хатан гарч ирсэн болоо гэд бид нэр ингээд асуулгасан. Тэгээд энэ нэг маш тэгж аягтайгаар асуулгаад тэгээ сайн хариулт хэлсэн. Өөгөөс асуусан уу? Тий хариулт авсан л та. Тэгээд дотор их баярлал тэрнийхээ дагуу хамаг юмыг гүйцэтгэсэн мөр сэтгэл их өндөр явж исэн. Тэгтэл одоо санаандаг өдрөөс өмнө сурвалжлагчид ам алдаад ярьсан. Тэр би үн ярихгүй байх хэрэгтэй юм билээ дотроо. Нуух хэрэгтэй байсан. Гэтэл би нөгөө
маш их гоё үйл бүтээсэн те тэр буулгаж ирсэн юм бүгдийг биелүүлсэн гэдэг бөөгөр буулгасан юм уу? Тэг бөөгөр буулгаж ирээд Дондодлон матны буулгасан гэсэн үг. Яг тэ шүнсийг буулгаж болдгийм үү гэж асуусан. Өөртөө буулгаагүй үстэй. Үгүй. Дондодлын хатны сүнсийг нь буулгаж болох уу гэж олон хүнээс асуусан. Маш их олон ирэх суусан чи болно намрын дунд сард бууж болгоно гэд олон хүнээс ингээд 60-аад хүнүүдээс цуглуулж аваад асуугаад тэгээд тэд нэр намрын дунд сардаа буулгаа. Тэгээ буулсан үед нь тэгээ буулгаад яг ямар хүн үйл явдал болсон бэ? Гэхдээ яг тэгээ буулгаад маш олон юм ярьсан л да. Тэрнийх нь юм би өөрөө биелүүлэх л өстой. Энэ миний бүгдийг асуугаад тэгээ бүх нэг юм бүгдийг биелүүлээд маш их тийм нөгөө аюу сэтгэл тайван хийх ёстой юм хийцэн. Хөөрөг мөрөг асуусан гэж үнэн үү? Хөөрөг бол асуугаагүй зүгээр олон юм асуусан. Гэхдээ тэр одоо энийг бол ярихгүй одоо боли тий. Тэгээд би нөгөө хамгийн гол юмыг биелүүлээд тэгээ бүх юмыг хийгээд ингэсэн. Тийм учраас одоо нөгөө би юу ярихгүй л өстой байсан билээ. Тэрийг ярьсан учраас хүмүүс ойлгохгүй л төөрхөө. Гэхдээ амьдрал бол ийм зураг гарцсан байхад яаж би тайван байх юм бэ? Тэгээ дээрээс нь 3 одоо энэ зүүн оцсон чи энэ толгой хэсэг нь цаанаас нь 3 буцнаас наашгаа энэ хэсэг нэг ингээ гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тодроо. Тэгээ би сайн ламуудаас асуулаар 3 жилийн дараа энэ зураг чи дахиад энэ хам дээрээ тодроод ирнэ гэж хэлсэн баггүй. Тэгээд одоо энэ дээд хэсгээс нь тодорч ирж байгаа. Тийм учраас яг юм хийж бүтээж явах ийм сони юм тохиолддог юм байна. Тэгээ энэ сони юм тайлахын тулд би бас өөрөө ийм юмд орсон. Тэгээ яг энийг сонинд жоох илүү ярилцлага өгсөн. Тэгээд ойлгох нь болоод янз бүрээр ойлгохгүй байг тий. Яг уу тэгээд амьдрал өөрөө баялаг, хүн гэдэг чинь баялаг, уул, ус, эх орон, өвөг дээдсээ түүхээ шүтээд явж байхдаа олон юм тохиолддог. Тэр бол та ер нь ямар шашинтай вэ? Би будда шашинтай. Бүх шашныг би хүндэлдэг. Бүх шашнын улсуудыг дэмждэг. Сайн манай тойрогтор бол бүх шашны улсууд байдаг. Би бүх шашныг дэмжих ёстой. Тэр дондоо би зүгээр одоо буддаг өөрөө эрхэмлдэг. Тэгээ бас бөөг бас сүүлийн үед ер нь би сүүлийн үед одоо энэ дондог дулам хатантай одоо энэ хатнаас болж л одоо энэ зургнаас л болж бөөд уулцсан шүү дээ. Одоо тэгвэл уулзахгүй бол хүн болгоноос уулзаад энэ ямар учиртай вэ гэж асуусаар байгаа л тийм юмд орчсон байхгүй. Одоо та нар энд очих тэр хатын өргөнд манай ард түмэн маш их очиж байгаа. Бүр бараа аймгаас та нар ч гэсэн очиж маш их очиж үзмээр юм байна тий. Үн чи юу юм бэ гэж Монгол улсын түүхэн дурсгалт газар сонирхолтой газар очиж өөртөө юм очиж үзчихэд намайг дараа нь шүүмжлэх хэрэгтэй шүү. Би одоо ингэж хийж айгүй сайхан бүтээгээд маш их юм бүтээчлээ. Гэхдээ бүтээч биш. Маш их зөв юм хийчлээ. Тэр миний гүйцэлдүүлжлээгээд баярлаад бодоод байсан чи сүултээ бүр ингээд оромжлуулаад загнуулаад тий загинсан уу? Гэхдээ одоо баг нөгөө энэ тэмд ч одоо юу гэлээ бөө юутай ярьдаг сүнстэй ярьдаг мэрдэгч гэж ах шиг тий. Тэгэхээр би нөгөө аюух сайхан юм бүтээсэн. Тэгээд тэрнийхээ үр шимийг аваад дахиад тэр нууцын тайлаад тэгээд тэр мэр бүх юм энэ жирэмсэн энэ эмгтээгийн тухай мэдчихээд их сайхан болчлоо гэж бодоод явж исэн чинь. Гэтэ яг баялаг очиж үзсэндээ үзье. Үзэл зам болохоор тий. Одоо ингээд сонирхолтой сайхан дулаарахаар очиж үзэж зураг хүргэн хаммаар тий юм байна. За энэ асуудлыг би ярь нэгөх сонирхож байсан. Тэгээд танаас өнөөдөр ямар ч байсан тайлбар авчлаа. Нийслэл өргөө компани таны компани л уу? Үгүй шүү дээ. Их өргөө байхгүй. Их өргөө юм уу? Нийслэл өргөө ч одоо нөгөө энэ төв шуудан биш манай нөгөө ордон биш дээ. Ордны урдлыг байрсныг нийслэл өргөө гэдэг. Тэгээ намайг өнгөрсөн парламентд нийслэл өргөө гэл одоо ордны өмнөх бүх юм хийсэн, буруу хийсэн гэлэлэнгууд би бүр уурлаад нэг өдрийн дотор хэвлэлийн бахуурлыг гэл би их өргөө компани нийслэл өргөө гэдэг чинь ганжар гэж захиралтай өөр компани гэж хэлээл байхад тэгээ бүр одоо энэ манай өгөөжийн бүхэн гэрлээ дээр захирал ариу таач одоо бондгиймаа маш их баямал гэдэг юу болоод нэгс нийслэл өргөө. Гэхдээ та нар одоо ингэж асуугаад байдаг. Та нар одоо энийг ойлгохгүй ямар ч юм тэгвэл одоо ард түмэнд хэлээч гэдэг. Тэгээ намайг нийслэл өргөөгээд хамтахгүй одоо нөгөө баян тендер авдаг компанид бүхэл тендерүүдийг одоо аваад байсан гэдэг чинь биш байхгүй. Их өргөө гэдэг чинь их өргөө чинь одоо манайх тустай нийслэл өргөө чинь тустай байхгүй. Тэгээ нийслэл өргөөг эсвэл би сүүлийн үед ингэж бодоод байгаа шүү дээ. Зохион байгуулалтаа нийслэл өргөөг манайхыг болгочдөг тийм юм бий болцсон болов уу гэж одоо сүүлийн тэгж бас нэг улс төр юм болохоор хардаад байгаа. Тийм байхгүй. Нийслэл өргөө гэдэг чинь тустай манайх их өргөө. Манайх бол тендер мендерд ордгүй. Яг уу сүүлийн үед 1-2 шүүмжлүүлж байгаа. Тэрнээс бол тендерд ордгүй. Би ер нь 2000-аас 2012 оны үед бол
манай компани бол ерөнхийдөө зогсонгүй байдал бүр орцсон шүү дээ. Манай дүү төрсөн дүүдээ өгчээд явсан төрсөн дүү манай олигтой бэр хоёр манай олигтой ажиллаулаагүй ерөнхийдөө тийм дамбууруулах байдалд орцсон. Зогсонгүй байдалд оролцсон. Одоо хүүмэн аваад нэг жоохон хүүмэн амьдрах гал тэр компани дээр ажиллаж байгаа. Тэрнээс бол одоо би нэг тийм тендер мэндэрлэг гүйж ороод одоо тэрийг нэг овоотлох цоотлоо баяжчих гал тэгж гүйд хүн биш. Яг үнэхээр надад тэг хүмүүсүүд бас зөв ойлгоосоо билээ те хүн чинь бас би өөрөө өөр хүн шүү дээ те надад тэгж илүү дутуу баялаг илүү дутуу юм болохыг хүсдэг. Гэхдээ амьдралдаа хангалуун байхыг л хүсдэг. Тийм учраас би тийм улс орны илүү дутуу юм руу шунж гүйд хүн биш шүү. Зүгээр надад хүнд хэцүү юм тохиолддог гэхээр сонгол болохоор жоохон мөнгөний хэрэг гардаг тийм том тойрогд орж ирэл. Тэр үеэр л нэг хүн амтнаас мөнгө гуйж одоо дарга марга энд тэндээс хөөе нэг ганц нэг тендер өгч нэг тусалж мосож өгөөч би энэ олон сонгуулийг юугаар хийх юм бэ гэд ийм л юм гардаг улс төрчийн хувьд бол бусд үед бол би надад ийм юм ерөөсөө мэдгүй. Тендер өгчөө. Тендер мендер одоо яг та зарим одоо төгсгөлийн саяны Баянзүрх дүүргийн сонгуул эдэр бол маш хүнд сонгуул боллоо шүү дээ. Энэ үед л би одоо мөнгө төгрөгийн хэрэг байгаа учраас дарга нараас мөнгө гуйж одоо надад дэмж тусалж өгөөч л гэж гуйдаг. Бусд үед бол одоо надад хүнээс гуйх юм байхгүй шүү дээ. Сонгуул гэдэг чинь манайх чи хэцүү шүү дээ. Мөнгөгүй л хүн гарахгүй. Тэгээ бүх улсуудтай одоо жишээлбэл одоо дүүргэн хүртэл одоо бидний чинь 200 сая үг 250 сая үг гэдэг тэгэл дахиад зураг гэрэл хэвлэл гэл одоо 500 сая хэмжигдэж байна. Тэр бумаар хэмжигдэн. Тэгэхээр бид нар чинь ингээд эмэгтэй хурлын гишүүд ядгынхын зурганы мөнгө хүртэл юу хийдвүлээ те. Тэгэл аимшиг тэр бид нарыг бол үнэхээр сүрүүлж байгаа шүү дээ. Тэр л бидний хүнд байдалд оруулахаас биш надад өөр одоо мөнгө төгрөг гэж гүгээд ах юм ерөөсөө байхгүй. Таны тэгвэл их хөргөө компани чинь 3 дугаар төрхийн тендерийг авсан юм уу? Тэгээд одоо огт барихгүй байна. Сонгуулийн өмнө тууц ажиллаад хайчихсан гэдэг. Тэгэхээр манай хүү их хөргөө компани захирлыг аваад өөрөө компани сайхан өөдөн татаад тэгээд анхудаа тэр Баянзүрх дүүргийн 3 дугаар төрхийн тендерд ороод ялсан. За тэгээд ялаад тэр юуг тууц ажиллаад Сүү Батболд ерөнхий сайд байх дарга хурж ирж тууц ажиллаад ажил эхлэхэд маргааш нь манай тендерийг бас ясан тендерийг хүчингү болгож ирсэн. Одоо тий шин хүчингү болгосон. Тэггүй хот хүчингү болгож ирсэн. Ерөөсөө маргааш нь уу? Тийм маргааш. Тий тендерийг ялчаад очоод тууц ажиллаад бүх машин байшин одоо бүх усуудад одоо машин механизмаар ажиллах гээд бүх юм хийх гэжээл дахиад маргааш нь өдрийн сонин дээр одоо төрхийн 3 дугаар төрхийн тендерийг юу яая гэдэг тендерийг одоо зарлж яах гэсэн дахин тийм юм гараад ирж байгаа. Тэгээ 2 сар шиг одоо мэдхгүй. Ер нь тийм л юм бол тэнгуут одоо би за би намайг амьдрал одоо анхудаа манай хүү юм компани аваад нэг тендер авах гэхээр ажилуулахгүй мэн гэдгийг би тэр дороо би ч ойлгож байгаа л да. За энд бол манайхыг ер нь манай компани бол тендер авахгүй юм байна гэж бодоод тэгээд ч манай хүү хэлээ за ерөөсөө энэ биш юм биш ээж энэ одоо ер нь энэ тендерийг буцаач өгье шиг одоо энэ тэгээд соник хэвлэл болгон дээр л манай хүү их хөргөө компаниг гаргаад байсан. Тэгээд би тэр дорн буцаагаад өгсөн. Тэгэхээр одоо бол тэр эмнэлэг барих асуудал танах тогтох хамаагүй цамхаг гэж тэгээд дахиад хот дээр тендер зарлаад цамхаг гэж компани ялаад тэгээд цамхаг компани аваад мөнгө нь одоо дөнгөж 10% нь орж мөнгө нь бас төсвөөдөө суудахтаагүй байсан шүү дээ. Энэ жилийн төсөв суудахтаа тэр харин дээр цамхаг гэж компани өөрийнхөө мөнгөөрөө тэр 4-5 давхраа хүртэл бариад ингээд ажиллаж байгаа байхгүй юу? Ажиллаж байгаа. Тийм учраас нэг удаа тэгж орох гэж үзсэн. Тэгээд хийхгүй юм шиг байна. Бас ингээд шүүмжлээд хэл мэдээлэлээр тэгээд буцаагаад тэр дооронд буцаагаад өгсөн. Тэгэл дахин тендер тэр дахиад тендер зарлангууд өөр компани оруулаад өгсөн байна. Та Цэдэн бол агсны хүү зоригийг Монголын иргэншил авахд бас нэлээд нөлөөд оролцож ирснийг би санаж байна л да. Тэгээд тухайн үед та намынхнаасаа бүр нуугдсан барин тэр ажлыг хийж исэн гэсэн мэдээлэл байдаг шүү дээ. Тийм би Цэдэн Монгол улсын нам төрийг 40 жил удирдсан одоо удирдагчийн хүүхэд нь Монголын иргэн байх ёстой л гэдэг бодлоор тэр хүүхэд туссан. Тэр хүүхэд Монгол төрж ирчээд урилгаар ирж ирсэн. Тэгээд Цэдэн бас ангийн урилгаар ирээд тэгээд бүх зүйл одоо Улаанбаатарт отох байр зардал бүх зүйлийг би дааж исэн. Тэгээд буцах болсон чи би Монголын иргэн болж иж явна гэд
ийм асуудал тавиад тэгэд бид нэр тухайн үеийн ерөнхийлөгчийн намын газрын дарга баяраар дамжуулж баагунд ерөнхийлөгч рүү асуудал оруулсан. Тэгээ Оросынхоо иргэншлийг өгчөд хүрээдэр тэгэх юм бол бид нар асуудлаа шийднэ гэжсэн. Тэгээ бид нар одоо ямар иргэн болж Монголд орж ирэх вэ гэх. Тэгээд бид нар наран гэрэл багш, өмгөөлөгч наран гэрэл багштай ярьж 4-5 өдөр нэлийн бүлгэрээ сууж иж тэгээд хуучин одоо паспортын сэргээж шүүхийн тогтоол гаргаж Монголын иргэн болж тэр өдөрт нь багтааж одоо бат юу н иргэнийх нь хөлөмлөхий олгож ирсэн. За энэ бол би зүгээр тийм Монгол улсын түүхийг бодож Монгол улсыг олон жил удирдсан энэ хүний хүүхэд Монголын иргэн байх ёстой гэдэг хатуу зарчим надад барьж ажилласан. Тэр утгаараа би тусалж байсан. Таны нэг ийм үг яваад ит юм аа. Тэр хэвлэл мэдээлэл дээр гарсан юм уугүй юу? Ер нь Монголын нийгэмд юм хийж исэн те Монголын төрийг жолоодж исэн хүмүүсийг дандаа нулимж золигт нь гаргаж амьдрал ах үгүй болгодгоо гэж. Та за ямар ч үсэн битэр нэг яриа сууж та хэлсэн юм шүү. Тэр дээрээс мартагддаггүй байхгүй. Та тэрийг ямар нэгэн хэвлэл дээр гаргаж хэлсэн үү? Ярьсан уу? Бичсэн үү? Яг нэг удаа бас хэлсэн л дээ. Ер нь одоо бид нар бие биенээ бас хүндэлж тэгээ ер нь тэгэл үхглээр л бүгдээрээ нэг ер нь ингэдэг штэ одоо ингээл зэнийгойг нас орохлоор нь ямар л их одоо Монголын төрд байхгүй отгон бэлгийг нас орохлоор Монголын төрд байхгүй дэлхийн хүн юм шиг оршуулдаг штэ бид нэр тэгээ амьдд нь бие биенээ бүр үнэхээр газар дор хийдэг те тэгээ өгснийхэн дараа цагаатгаж нас орсныхын дараа одоо хүмүүсүүдээ магтдаг тэгээ энэ бол одоо ер нь хаанхын ёс юм би бүр энийг ойлгодгүй. Тэгээ амьдтай бие биенээ Монголын ёс юм шүү. Тэгээ Монголын ёс юм болов. Тэгээ тийм учраас амьдтай бие биенээ хамгаалж одоо дэмжиж, хайрлаж одоо бүр ингэж бүр дэмжиж явах хэрэгтэй гэд би ийм зарчим өөрөө барьдаг. Тийм учраас би ингээ хүмүүсүүдийг хооронд нь муудалцаад бие биенээ ширтүнд оруулахлаа би аль тийм хүн талд нь л би өөрөө байдаг. Ямар ч тийм юу байхгүй. Яагаад гэвэл би энэ бол төрийн хүний хувьд мэдээж эн чинь байх ёстой. Тийм учраас нэг хэсэг нь ингэхгүй бүгдээр нэг талд орчоод нэгнийг балбаад ээж болохгүй шүү. Тийм болохоор аль болохоор ингээд аятайхан зөөлрүүлэх гэдэг. Энэ манай эрэгтэй улс төрчд бол тэгээд тэр улс төр амбиц албан тушаалахын төлөө бие биенээ яахаас ч буцдаггүй, эвлэрж өгдөггүй тийм их сонин характер ер нь манай намд их олон удаа ажиглаж ирсэн. Ерөөсө дарга нар хоорондоо муудалцчихлаар нөгөө доор нь байгаа гişүүд нь хуваагдчихдаг. Тэгээд бие бинийгээ тэрний тал, энэний тал гэл. Тэгээ алин болон ингэж яах вэ? Би хэний тал байх юм? Би энэ одоо энэ намын гишүүн, энэ улс орны гишүүний хувьд тийм учраас ингээд ийм ингэж тэ бүлэглээд бие биенээ бүр одоо хүнд байдалд оруулж идэг. Тэгээ энэний эсрэг ер нь одоо цаашдаа байх шүү дээ. Одоо харин сүүлийн тэр ерөнхийлөгч бас намын дарга Алтуй гэдэр ярьж байсан. Одоо бид гурав одоо энхүүл дарга элбэг дорж Алтуй гурвын хооронд бол одоо ямар нэгэн тийм проблем байхгүй гэж анх удаа л одоо би одоо энэ 10 хэдэн жил байхад анх удаа төрийн 3 тэргүүн хоорондоо муудалцахгүй ямар сайхан одоо тийм ингээ зарлцсанд нь бүр баярлаад баг бүр миний мэлми одоо нэгдчихэж дандаа муудалцсан бүр тэгээ энэ дэд чи хооронд нь зохицуулах гэж сүулдэ тэгээд нөгөө нэг талын бүлэгл болоод дахиулаад ингээд дуусчихдаг. Тэгэхээр анх удаа одоо энэ 3 хүн хоорондоо бид 3-ыг хинч одоо завсар оруулахгүй шүү. Бид 3-ыг хинч одоо ингэхгүй гэдгийг албаасаар зарлаад бидний дунд хэлсэн. Тэр нь бол одоо маш тийм учраас монголчууд ер нь одоо ингэж одоо бидний ер нь түүх байгаа шүү дээ. Бид нар өөрсдөө бүх түүхээ мэдж байгаа. Олон жил бид нар энэ муудалцаа, энэ одоо хаад ноёдын энэ их улсуудын одоо дандаа өөрт зөрчилдөө ухамсаргүй байдал, боловсралгүй тэр нэг атаа жөтөөж тийм байдлаас олж дандаа хүн хохирдог, улс орон хохирдог, иргэд хохирдог, тэр нам нь хамт олон хохирдог. Тийм учраас энийг одоо яаж болиулах вэ гэж бүр бодоод дийлдэггүй л дээ. Тийм учраас одоо ингэж төрийн 3 өндөрлөг маш эвтэй найртай байдагт нь миний бүр үнэхэрийн сэтгэл тэр өмнө нь бол хизээч тийм байгаа. Өмнө дандаа л муудалцдаг тэрийг хөвлийнх нь сайн муудалцуулж өгдөг. Тэгээ бид нар нь эвлэрүүлэх гэж хооронд нь тэ зохицуулах гэж өгчөө сүулдэ бүр ингээд бүр тэгээ дунд нь орж өгöd үдэлчих өгөө тэгээ сүулдэ бүгдээр ингээ хинжшүүлдэг. Тэгээ тэр бол одоо тэгээ тэр чинь хэрэгээц Монгол улсын одоо эрх ашиг болоод маш олон улсуудыг ёс зүй эвгүй байдалд оруулж байгаа юм учраас тийм ер нь одоо байгаа үед бол учиртай ухаантай улс орноо удирдах байгаа хүн бол ухаантай байх хэрэгтэй тийм. Та ч сууц өмчлөгчдийн холбооны ерөнхийлөгч болох гэдэг нь болчлоо. Болцсон. Тэгэхээр энэ сууц өмчлөгчдийн холбооны иргэдийн нөгөө холбооны хурлаар дэд хурал нь хуралдаад
Тэгээ намайг бас болж өгөөч гэсэн. Тэгээ би очиод хурал дээр нүг хэлээд тэгээ сууц өмчлөлттэй холбооны дээд зөвлөлийн одоо дээд зөвлөлийн ерөнхийлөгчөөр сонгогдоод ингээд ажиллаж байгаа. Одоо сууц өмчлөгчтэй холбооны одоо юунд хуулийг шинжлэх хэрэгтэй. За энэ чиглэлээр маш их олон ажил хийхээр бид ингээд төлөвлөж ажиллаж байгаа. Сөөх гээл сар болгон мөнгө авдаг. Тэгээ хийсэн юм байдгүй. Ямар нэгэн жижигхэн засвар хийлгэх болохоор заавал бид нар мөнгө төлдөг байхгүй юу? Энийг болиулах уу? Ингээд шүү дээ. Ер нь өмч чинь өөрөө сууц чинь өөрөө хувь хүнийхээ өмч болсон учраас иргэн өөрөө л тэр хувийнхаа одоо өмчийн төлөө хөрөнгө мөнгө гаргаж засаж өөрийнхөө тэрийг хямрагдаж ажиллана шүү дээ. Энэ иргэдийн орол зэрэг төрөөс бол одоо тэр өмчлөсөн одоо хөрөнгөнд байшинд нь хөрөнгө оруулж болохгүй. Тэгэхээр иргэдийн оролцоо маш их. Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг чинь хувьд гарцсан сууцнуудыг өмчлөж байгаа иргэд хоорондоо нийлж байгуулж байгаа газар шүү дээ. Тэрэндээ сар болгон мөнгө төлдөг. Гэтэл сөөх нь юу ч хийдэггүй. Тэр мөнгө зүгээр тэр нэг сөөхийн даргын юм уу сөөхийн нарийн бичиг нэгтлэн гурвыг тижээгээл баяжуулаад байгаад байна. Тийм газар байгаа. Тэмгүй газар ч бас байгаа шүү. Тэгэхээр тэрийг одоо харин өөрчилж хуулиндаа өөрчлөлт оруулаад дахиж засварлаж янзлах ёстой л та. Энийг бол бас шүүмжлэлтэй талгаа бас савлалттай тал байгаа. Би энийг бас үгүйсэхгүй. Ер нь мэдээж сүүлд бол тэ өвчл хийснээс хойш бол манай ер нь зарим байшингууд, подолууд маш их хүнд одоо 2000 оны эхэнд бол маш хүнд байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр сөөхийн хууль хийж, сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсанаар бол маш ололтой сайхан тал байгаа. Нөгөө талаар бас болохгүй юм их байгаа. Энэ болохгүй юмыг би засахын төлөө бас сөөхийн дарганаар бол сонгуулиар л намуудад хэрэгтэй болж хуурдаг шүү дээ. Энгийн үед бол ерөөсөө иргэдэд хэрэгтэй байсан гэдгийг би л мэдэхгүй. Ер нь хүмүүсээс асуувал ихэнх нь ингэж хариулах байх гэж бодож байгаа. Тэгэхээр Арвин гишүүнээ танаас хүсэх юм юу вэ гэхээр энэ сууц өмчлөгчдийн холбооны хуулинд яг энийг тусгаж өгөх хэрэгтэй гэж бодож байгаа. Бас таныг энэ ярилцлаганд ирнэ гэхээр маш олон хүмүүс иргэд саналаа хэлсэн танд. Тэгэхээр манай иргэд бас бид нар өөрсдөө маш их юм суралцах хэрэгтэй. Яг гэвэл би эрх нь өөрсдөд нь байгаа. Тэр байшингийн сууц өмчлөгчдийн даргаыг хинээр сонгох юм бэ гэдэгт нь тэр байшингийн иргэдийнх нь өөртөө асуудал. Гэтэл өнөөдөр тэр ажилд оролцохгүй шал буруу хүн өөр хаа хамаагүй тэр байшин дотроос сонгогдох ёстой байтал хаа хамаагүй хүнийг авчиж ирсэн. Одоо бүр барилга барьсан компани сөөхөө өөртөө бий болгочоод сөөхийн дарга өөртөө тавьчихдаг шүү дээ. Тэгэхээр энэ харин хууль бос юмнууд хийгээд байгаа л да. Тэгэхээр бид нэр иргэд өөртөө маш их оролцоотой байх хэрэгтэй. Тийм иргэдийн оролцоог дэмжсэн. Тэгэхээр иргэдийн оролцоог дэмжсэн тийм хуулийг бид нар өнөөдөр маш яралтай гаргад иргэд нь бүх юмаа мэддэг. Тийм учраас сөөхийн асуудал бол одоо би цэгцрээд явчихна гэж бодож байгаа. Энэ асуудлаар бас би их хурлынхаа гишүүдтэй ярьж хуулийг одоо өөрчлөх талд нь бид ажиллаж байгаа. Энэ хаврын чуулганаар хууль өргөн баригдчихна. Тэгээд хилцэгдээд гарчин хогны хууль сууц өмчлөгчтэй хууль өөртөө гарчин. Тэгэхээр энэ асуудал шийдэгдэж чинь иргэдийнх нь эрхийг маш их оруулаад өгч чинь тэгэхээр би болно гэж бодож байгаа. Энэ зовлон бас бэрхшээлийг маш их мэдэрч байгаа. Одоо тэр яригдаад байгаа шууд арчлалын тогтолцоо гэдэг чинь бол сөөх төр бол хэрэгжээд өдий олон жил болцсон байх ёстой шүү дээ. Гэтэл одоо хүртэл хэрэгжиж чадахгүй л одоо. Иргэд өөрсдөө бас иргэд өөрсдөд нь эрх мэдэл байсараад л өөрсдөө нөгөө тэрийг ойлгохгүй нэг сөөхийн захиралд өөрөө заригтай тэрийг огцруулж бол бүх гишүүдийг нь хурлаар тавиад бүх гишүүдийг нь хурлаар татчих болно шүү. Тэгэхэд өөртөө итгэх муутай байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр өөртөө зах зээлд амьдрал сурах тэр талаар иргэдэд нь илүү эрх мэдэл өгөхөөр тийм хууль гаргаж байгаа. За таныг улсын хурлын гишүүнээс эргүүлэн татахаар үндсэн хуулийн цэцэд хандсан шүү дээ. Ардын нам. За гэтэл сая ардын намын одоо олон нийтэд харилцах хэлтэст ажилладаг цог гэрлэгээ залуу хүн хүтгсэн эргээр хоригдлоо шүү дээ. Тэгэд энэ хүнийг батлан даалтанд гаргах ажлыг та зохион байгууллаа л да. Зохион байгуулагч байх хэрэгтэй. Ер нь мэдээж би бас ингээд өөрөө эвлэн ажилтан их хурлын гишүүний хувьд бол миний бас иргэдийнхэн төлөө хэн надад хүсэлт хэн хандна тэрийг би дэмжиж явах ёстой. Цог гэрэл залуу бол би мэднэ. Тэгээ ардын намын гишүүн гэдгээр энэ чинь мэднэ, сэтгүүлч гэдгээр чинь мэднэ. Ийм асуудал орсонд маш их харамсаж байсан. Тэгээ надад энийг бас дэмжиж туслах боломж олдож нөгөөд бас цог гэрэл маань ариугч хандаж бас хэлж өгөөч гэсэн. Тэгээд энийг ойлгож тэгээд энэ асуудлыг танад тойрог юм уу? Биш яахтай зүгээр л хандсан юм уу тий? Тавгүй бид нар чинь бас танилуд учраас тий хандаж болно. Тэгээд бид нар тэрийг ойлгоод
тэгээд энэ асуудлыг бас эвлэрүүлэх ёстой юм байна гэд тэ энэ бас арсан намын бас хүнтэй холбоотой асуудал учраас бас энэ хөл дарагт хэлээд тэгээд энэ залуу туслая тийм байж сэтгүүлч өнөх нь туслая гэсэн. Тэгээд сэтгүүлч биш юм билээ шүү дээ. Сэтгүүлч мэрэгчлэн сэтгүүлч гэж үү? Бид нэр сэтгүүлч цоггор ер нь сэтгүүлч гэдэг үднээс би хандаж байдаг л та. Тийм учраас яг залуу хүнийх нь хувьд дэмжиж туслая. Тэгээ аль нам нь хамаагүй тэгээд дэмжиж тусалсан. Тийм л зүйл гарсан. Одоо тэр уучлсан уу? Энэ хэрэг байхгүй болсон уу? Эсвэл хуулийн шатанд шалгагдаад явж байгаа юу? Энэ би миний хувьд шалгагдаад явж байгаа гэж бодож байгаа. Ер нь ингээд залуучуудыг ингээд нам ингэж талцуулаад те ийм хэрэгт хүртэл ортол нь түлхэж байгаа байхгүй. Энэ бол амар асуудал тийм үү? Бүр одоо наадах чинь бидний айгүйх гамшиг болоод байгаа л да. Одоо намуудын тухай хууль улсын хурлаар одоо оролцуулахаар ажлын хэсэг батлуулахаар улсын ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэгээ энэгээр бол гишүүнчлэхгүй нам байх хэрэгтэй гэдэг. Тэр одоо ер нь амьдрал тэгэл урган гараад ирж штэ те юу залуучуудыг талцуулах, хүмүүсүүдийг одоо сонид бичүүлэх, гүтгэх энэ бүх юм чинь одоо яг улс төрийн намын үйл ажиллагаа. Тэгээ хинээс хин хохирч нэгтэр жирийн одоо сэтгүүлж, жирийн хүн хохирч जैन те энэ нь бол маш их мэдрэгдэж байна. Одоо анхан шатанд намын үүрийн дарга нар яаж ийн гэж бүр тэд нар чинь одоо хүмүүсүүдээ хэрв ариунг дэмжсэн байх юм бол авилгатай тэмцэх газар өгөн та нарыг шоронд хийнэ гэдэг. Нөгөө доод намын гишүүд нь бидрийг шоронд хийнэ гэхээр одоо хаашаа хийх юм гэхдээ ийм байдлаар тийм нөгөө хит их улс төрцөн улс төр мэдхгүй улсуудыг тэр анхан шатанд намын үүрийн дарга тавьчаад тэр хүнийг яаж удирдах юм тийм одоо харигс маягаар удирдах юм тийм учраас Монгол улсад энэ одоо гишүүнчлэхгүй нам байх ёстой гэдэг нь бол үнэхээр амьдралаас урган гарч байгаа шүү дээ. Тийм учраас энэ бол маш олон улсуудыг хэрэгт оруулж байна. Маш олон улсуудыг буруу замаар оруулж байна. Маш их олон улсуудыг хөрөн мөнгөний одоо мөнгөний хүртэл одоо хэрэгт оруулж байгаа шүү дээ. Энэ бол ойлгомжтой шүү. Намын бодлогоор намд дандаа жил болгон хандив аавн нөгөө нам чинь нөгөө мөнгө олохын тулд улсын мөнгөөр өгөн тэ өөрөө хэрэгт орно. Ер нь амьдрал яг л ийм л байгаа шүү. Тийм учраас энэ намын асуудлыг цэгцлэг асуудал бол Монгол улсын том асуудал гэж бодож байгаа. Энийг харин Арсан намын бодлого тэр дундаа Монгол улсын ерөнхийлөгч бас сайн мэдж байгаа. Мэдсэн байлаа. Ийм учраас одоо өнөөдөр гишүүнчлэхгүй нам байх ёстой. Ер нь бараг тэрэн дээр тэгэхгүй бол маш олон улсууд хүнд одоо би энэ бол нэг бол цогёрлын бас л нэг хэлбэр гэж бодож байгаа. Тэр намын үжил сурталыг хамгаалж үйж л тэр хүн тийм байдалд орж байгаа учраас би энэ тэр хүнд дэмжиж байгаа хгүй. Өөрөө бол одоо бас тэгээд ах нэг залуу биш л дээ би бас тэрийг сайн мэднэ. Гэтэл тэр хүний цаана үжил суртал байгаа тийм учраас өсөөгөө тийм юм руу оруулаад байгаа. Бид нар мэдрээд байгаа учраас ер нь энэ анхан шатанда энэ асуудлыг цэгцлэх ёстой гэдгийг их хурлын гишүүд ихэнх нь мэдж байгаа дөө. За бит хоёрын ярилцлагын цаг дуусж байна. Та тэгээд ярилцлагынхаа төгсгөл манай үзэгчдэд хандаж өгчлөх вэ? Тэгэхээр өнөөдөр шугал телевиз маань ингээд урьж оролцууллаа. Тэгээд хаврын одоо намрын чуулган маань ингээд завсарсан. Тэгээд энэ одоо үеэр бид иргэдтэйгээ тойрогтой одоо ингээд ажиллах ийм одоо ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байж байна. Ер нь одоо улсын хурлын гишүүн байна гэдэг бол нийт иргэдийнхээ эрх ашигын төлөө ажилладаг. Тэгэхээр бид нэр өнөөдөр Монгол улс эвтэй найртай улс төр нам гэж одоо иргэд маань хуваагдахгүйгээр бүгдээрээ одоо эвтэйл ажиллах ёстой байна гэдгийг мэдж байгаа. Энийг бол одоо манай бүх намын удирдлагууд энэ одоо өмнө явж ирсэн энэ алдаагаа маш их яаралтай засах хэрэгтэй гэж боддог. Ийм учраас одоо Монгол улс маань одоо эвтэй найртай ажил эргэж зөв улсуудыг одоо сонгон шалгаруулж төрийн албанд орох юм бол Монголын төр тайван одоо сайхан ажиллаж амьдрна гэж би боддог. Иргэд маань ч гэсэн тайван амьдрна гэж боддог. Ингээд сонгогдсон төр одоо улсын хурлын гишүүд маань ч гэсэн тэр одоо иргэдийн төлөө зөв сэтгэлтэй байх ёстой гэж боддог. Иргэд ч гэсэн хүнийг зөв ойлгож бас ингэх ёстой. Ийм учраас би биенээ ойлголцож Монголын төр өөрөө одоо хүчтэй чадaltaй байх төлөө би одоо сэтгэл оюунаа зориулж ингэж ажиллаж байгаа. Ингээд танаа телевизэн хамт олонд баярлалаа. Танд бас баярлалаа. За баярлалаа. Би арчилсан намын гишүүн биш. Гэхдээ арчилсан намыг бас төгс улс төрийн байгууллага гэж боддгоо. Гэхдээ
таныг Монгол Ардын хувьсгалт намыг биш арчилсан намыг сонгосонд чинь бас сэтгүүлж байгаа үдэс талархаж байгаа. Яа гэвэл та авилгыг сонгосонгүй арчлалыг сонгосон байна. Тэгэхээр танд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өвгөр өндөрлөж байна. Ирэх даваа гарагийн 21 цагтаа эрг уулзтлаа. Баяртай. Гэхдээ ер нь яхаараа нэг хүн Чингис хааны тухайг ингэ зовж явах хэрэгтэй тийм. Энэ төрийн бодлого гэдэг нь хайцсан. Үс ахаар Монголын улс төрд орж ирлээ. Та нэрээ үс санаад байгаа юм шүү. Надаа ус санаж юу авах вэ? Би бол түрүү хэлсэн шүү дээ. Шудраг ёсон төлөө явна. Арчлалын төлөө явна. Энэ Улаанбаатарч бидний гэр орно гэсэн. Тэр намайг хөрөлсөхийнхээ энэ зам дуртай юм аа тийм. Ардын намд бол бас элсэх гэж очсон чинь намайг болохоор намын сэв суулгана гэдэг аваа. Бас нэгсайхан гэдэг хүнийг бол танаа намайг хүчтэй жийж гаргаж өндөр хайсан. Юм шүү дээ.